Энэ хүнийг туул гэдэг тэрээр бүх насаараа боловсролын салбарт ажиллаж байгаад тэтгэвртээ гарчээ. Тэтгэврт гарснаас хойш өнөөдрийг хүртэл хаягдал цаасаар гар урлал хийж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа талаараа ярьсан юм. Цаасан урлал хийнэ гэдэг хаягдал хогийг дахин боловсруулж байгаа нийгэмд тустай нэг ажил бөгөөд эрүүл мэнд талаасаа үр өгөөжтэй байдаг гэлээ. Анх 5 жилийн өмнө цаасан урлал хийж сурсан бөгөөд гэртээ хэрэгцээтэй цаасаар хийж болох бүхэл зүйлсийг өөрийн гараар хийж гэрээ тогтчулжээ. За хүн хүмүүс тэтгэвртээ гарчаад нэг хэсэг хийх юмгүй бас уйтгарлаад яах вэ гэдэг. Тэгэхээр зөв би тэтгэвртээ гарсны дараа энэ цаасан урдлын сургалт явж байгаа зарын давуу би сургалтанд Монгол багшийн сургалтанд сургаад тэгээд энд цаасан урдлаараа юм хийж сурсан. Ер нь ингээд суралцснаас хойш 5 жил гаруй болж байна. За цаасан урлаас хичээлэхээс гадна би бас цаасан урлыг боломжийнхаа өөрийнхөө хүрээнд бас тэлж хөгжүүлэх гэсэн гэж бас бодож явдаг. За манай цаасан урлагийн гишүүд бол сургалт явуулдаг. Би өөр нэг зориултын тэм нэг сургалт явуулах тэг зав бас жоохон таарахын. Тэгээд ер нь бол яг хуу акцентрийнхаа сургуулиудад бас очиж сургалт явуулж ирсэн. Өөрийн хийсэн бүтээлээрээ гэрээ гойж чимэглэхээс гадна үр хүүхэд ач зээ нарынхаа гэрэгч мөн чимэглэж хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь урлаж өгөхдөө сэтгэл хангалуун байдаг гэлээ. Цаасан урлалд дурлан уран бүтээлээ туурах болсон түүний насаараа багангийн багш хийсэнтэй салшгүй холбоотой. Хаягдал цаасаар ахын хэрэгцээний сав суулгах хийхээс гадна хэрэгцээгүй болсон хайрцаг савыг цаасаар чимэглэн өнгө үзэмжийг нь шинчилж дахин ашиглаж байна. Дан цаасан урлал хийхээс гадна пазл зураг эвлүүлж хүмүүст бэлэглэх дуртай гэлээ. Пазл зураг эвлүүлэх нь өндөр настай хүмүүст зугаатай байхаас гадна оюун ухааныг хөгжүүлж хөгшрөлтийг удаашруулдаг ач холбогдолтой. Тэгээ цаасан урлал хийхээс гадна бас нэг чимэгдэл хийдэг. Декубаж гэд манайхан одоо яриад байгаа. Тэгээ одоо ингээд ийм зүгээр ингээд энэ одоо тамхины хайрцаг, тамхины татал хайрцаг нь хаяа шүү дээ. Тэгэхээр зэ энийг одоо би нөгөө салфеткаараа чимээд удаад гоёод ингээд тэгээд доктор нь янз бүрийн юм хийгээд тааштай тий. Ийм юмнуудаа хийдэг бас. Тэрнээс гадна бас зүгээр ахгүй пазл хийлүүлдэг. Ядангуяа бидний үеийн одоо нар чиг одоо 65 6 хүрсэн улсуудад бол одоо оюун ухаанаа хөгжүүлэх нь илүү юу одоо зөнөхгүй өтлөхгүй гэж ярьдсан байлээ. Тэгээд пазлыг бол янз бүрээр нэвлүүлдэг. Одоо бурхны зурагтай пазл тэгэл янз бүрийн зурагтай тийм пазлыг их сонирхолтой ер нь бол ингээд завсар зайгүй суух юм бол анхудууд биднэрт одоо бол цаг зав бол маш их байдığım байна гэдгийг л ойлгож байгаа. Дан ганц цаасан урлал гэлтгүй төрөл бүрийн хаягдал материал ашиглан гар урлал хийж хүний хэрэгцээ болгож байгаа нь нийгэм болоод байгаль дээлтэй хөдөлмөр юм а. Аливаа зүйлийг хог хаягдал гэж харахаасаа илүүтэй түүгээр юу хийж болох вэ гэдэг бүтээл сэтгэлгээг өөртөө төлөвшүүлэх нь нэн чухал зан чанар билээ. Ер нь сонин цаас гэхээр хүмүүс хэрэгэлчээл одоо хэрэггүй гэл одоо тэгэл шатаах үгүй бол гудамж талбайгаар хаях гэх мэт чинь ингээд хог болгодог шүү дээ. Тэгэхээр бидний энэ хийж байгаа зүйлүүд бол одоо хог хаягдалгүй одоо дахин одоо боловсруулж маш одоо энэ цаасыг чинь бас янз бүрийн одоо гоёл чимэглэл болгож хэрэгжилж байгаагаар бас их онцлогтой. Тэгээд хүн тэрэндээ хийсэн хүн бол одоо өөрөө тэрэндээ урамшиж одоо тэрийг бүх зүйлээ одоо хүний хэрэгцээ болгодог. Ер нь одоо тэгээд бохир хувцсны сакс тэгээд хувцс хийх сакс тэгээд бүх юм хийхэд бол хүний хэрэгцээ болж өгдөг. Тэрийн учраас энийг одоо хийх тун их дуртай байгаа би бол. Ахмадууд тэтгэврт гарсныхаа дараа хаягдал материал ашиглан юмхнаар юм хийж гэр бүлийн хэрэгцээндээ ашиглаж болдог гэдгийг туул эмээгийн урлангаас харж болох юм а. Өөрийн хийсэн бүтээлээрээ гэр орон орчноо тогтчуулаад зогсохгүй худалдан борлуулж өрхийн амжиргаагаа ч дэмжих боломжтой.